Таныг бол ингээ харж байгаа авьяаслаг, царайлаг, дээрээс нь чадварлаг гэх амар их тодголтой байд юм билээ та. Ер нь ингээ мас дунд. Хамгийн их харж байгаа амар эмгтээлэг л гэж хараад байдаг шүү дээ. Тийм үү? Тийм. Би ч ерөөсөө эмгтээлэг юм шиг шүү дээ. Би одоо тийм амар эргтээлэг эмгтээчүүдтэй байт юм шиг. Гэхдээ яг зөвөр намайг нөө мэдгүй хүмүүс болохоор эхэлчихдэг байхгүй. Амар тийм хямсгаар их цантай ч юм уу, тийм ааштай төрлийн гэж хардаг гэсэн. Тэг уулзаад ингээд дотносоод ирэнгүүт хүү ээж чи ийм хүн байсан юм уу? Ямар амар иршүүдийн хамаагүй энэ төр гэдэг байхгүй. Хүүшээ мөг соёлоо наадмаар зодоглох уу? Бараг тэр юм жээ. Бараг тийм шүү дээ. Охид бүсгүүчүүдтэй шивнэж хэлэх үг гэж байгаа байхгүй таны зүгээс. Өдөө эмэгтэй хүмүүс эрхлэх эрхтэй штэ л гэлэлч. Эрэгтэй хүмүүс маань гоё эрхлүүлдэг байгаасаа би бас эрхлүүлдэг байгаасаа гэж бодчихлоо гинт. Тэ эрчүүд маань аягуулсан эрхлүүлэх хэрэгтэй байхгүй тий. Гэтэ яг эмэгтэй хүн дэр ингээ эрхлүүлэх тийм арга олдгүй шүү дээ. Би эмэгтэй хүн дэр амар сонь тийм байна. За энэ ч яах. Ирч хүчтэй дайчин цоглог харагдаг та өөрийнхөө зан чанарыг тодорхойлбол үнэнч тууштай ааштай гэхгүй. Гол нь тууштай жоохон ааштай л гэсэн үг. Тэг жоохон ааштай. Аашгүй эмэгтэй хүн гэж юу байхгүй тий. Байхгүй тий. Та мөнгө ямар зүйл тарамгүй зарцуулдаг вэ? Хоолнд. Хоолнд л юу нэг зарцуулдаг юм бэлээ ер нь. Өөрөө нилээн нөгөө аппетит өндөртэй. Хоол хийх маш дуртай. Тийм учраас ер нь хоолнд л их мөнгө зардаг та. Тэгээ та ингээд амар их тийм хоолнд их мөнгө зарж яагаад ингээд туранхай юм гоё бие юм гоё авч. Намайг нөгөө нэг баг хоол иддгүү ах эсвэл нөгөө амар тийм даагт дэглэн барьдаг энэ төр гэж боддог байхгүй юу. Яг нөгөө кино натурт хамт явдаг ч юм уу эсвэл нөгөө нэг дандаа ойр тойронд байдаг жүжигчд маань бүгдээрээ намайг чи баг бүхий удамтай ахаа гэж намайг ярьдаг. Яагаад гэхээр нөгөө натурт ингээл бид нар чинь сар 2 сараар ингээл хамт зураг авалтанд явна шүү дээ. Тэгмүүд би нөгөө гэрээсээ бид нар бүгдээрээ аяг тавг авчирдаг байхгүй юу. Тэгмүүд хамгийн том юм баг нөгөө нэг цэргийн анги мангид ингээд цэргүүд иддэг те нэг юм төмрөн том тогоо шиг юм аяг байдаг шүү дээ. Тийм баг аягтай явдаг. Тэгээ нөгөөдгөө идчихээ дахиад нэмэлт жишээний. Тэгэхээр энэ зүгээр бас нөгөө миний удамтай холбоотой хаа манай ээж аавтай холбоотой ах. Нэг нөгөө их эзэн ч гэсэн таралдуу төрлийн айгу азтай юм ихтэй. Энэхдээ ихснээс бүх гэдэг үг нэр амар их гарч ин тий ойлгох юм яриад. Та нэр эрэгтэй болоо төрсэн байсан бол нэр бүх болох байсан юм уу? За баг болохгүйсэн баха. So easy. Social pay. Ирчүүдийн хамгийн ихэнд юуг нь хардаг вэ? Ирчүүдийн нөө харцсан. Харцсан аа. Тий харцсан. Ер нь бие авч яваа байдлын хардаг шүү. Цэвэр цэмцгэр байдлын. Би ч одоо их өнгөр хүн шүү дээ. Миний харц харагдаж байна уу? Харагдахгүй л байна. Тэг баха. Найз гэж юм бэ? Найзуудаасаа мөрж байсан уу? Зөндөө мөржсэн шүү дээ. Наваг ер нь жоохон мөрөг хэрэг гэдэг л дээ манай найзууд. Одоо нөө уулзын очрыг тгий ингээгээл цаг болцохоор би ерөнхийдөө нэг ажлын шаардлагаас болоод 10 уулзалтын би баг 2-т нь л очдог байх найзуудынхаа. Тэгэл хөө муракер яасан бэ гэж тэгдэг манай найзууд. Ер нь зөндөө найзуудтай цэмэрч исэн. Ингээ нэг найзтай копи авч гिच тэрийг ингээ нэхгүй байхгүй амар хэцүү те. За нэг голбо таавцаа те. Тэрэн дээр ингээд навшраад өө мөнгөө гэдээ авч хэцүү те. Авахгүй байх ч бас хэцүү. Би тэгээ шууд нүдэн анжаага явуулчихсан нэг сошиал медиа шууд нэхэмжлээ юм шүү дээ. Тэгэхээр яах вэ найзууд чинь? Зарим нь нэхэмжлээс чинь татгал зовж шиг. Зарим нь явуулсан. Би жинхэнэ сайн найз ч юм байна да гэхгүй. Надруулав тийм нэхэмжл ирэх юм бол би шууд татгал зов гээл явуулчихна гэхгүй. Гоо үзэсгэлэн гэж юм таны бодлоор яг юу байд юм бэ? Гоо үзэсгэлэн гэхээр мэдээж нөгөө нэг гадаад өнгө үзэмжнээс хүмүүс шууд ингэж нэг хүлээж авдаг те. Тэр бол мэдээж. Гэхдээ ерөөхдөө нөгөө нэг уулзаад үзэхэд нэг тийм хамт байгаа л амар нэг хүмүүсэд штэ цаанаасаа нэг гоё энерги нь гоё бие авч яваа байдал нь гоё хүмүүст гаргаж байгаа тэр хандлага гоё те харилцаа гоё гэл ер нь энерги сайтай дотроосоо гэрэлцсэн дотоод гоо үзэсгэлэнтэй хүмүүс илүү нөгөө урт удаан хүмүүсийг өөртөө татдаг юм санагддаг. Зүгээр нөгөө өнгөн одоо гадна гоо үзэсгэлэн бол зүгээр л нөгөө хүний нүд хураал те сэтгэл баясгаал өнгөрөхтүүдээ дотоод гоо үзэсгэлэн бол нөгөө нэг уулзаад зөрөөд өнгөрсөн хүндээ ч гэсэн нөгөө сэтгэл үлдээж чаддаг. Тэгэхээр одоо гадаад гоо үзэмжнээс илүү дотоод гоо үзэсгэлэн илүү хүчтэй. Энэ хоёроо зэрэгцүүлээд авч чадах юм бол бүр гайхамшигтай л гэж бодож байна. Зөвхөн таны хийж чаддаг зүйл нууц авьяас мэдээж дуулж бүжиглэх бол танд угаасаа байгаа те. Жүжигчүүнд угаасаа байх ёстой зүйл элемент л баг. Би зураг дарах айгүй хоббитой. Зураг маш гоё авдаг.
Манай найзууд одоо бүгдээр надаар ерөн зураг авахулдаг. Ерөн зураглаач нь нэлийн сонирхолтой. Та энэ цугаа би наад руу чисэх уу? Бараг хамаагүй гоё план тавьда. Тийм амар өөртөө идэлтэй. Хэрэг та өөрийнхөө төгс өдрийг бүтээгээвэл юу их вэ? Юунд ч баримжаалагдахгүй юу? Бараг шилж мэлжээл те. Тийш. Би шилжиж алмаар байна хараа. Би яг тэгж боддог шүү дээ. Аялахын ер нь айгуу дуртай. Шинэ содон газар, мэдгүй газар очиж үзэх, харах, шинэ хүмүүстэй одоо шинэ орны соёлыг мэдгийч гэдэг юм уу те. Тэр надад их таалагддаг. Эсвэл би юу авах хаа? Вампир болох хаа гэх. Яг амьдрал дээр аль нь болж чадахгүй ч гэсэн танд нэг тийм дүр бүтээх боломж гарч ирэх байх гэж бодож. Харин тийм. Хэрвээ та эрэгтэй байсан бол яг одоогийн мөнх соёлтой суух уу гэж байна. Ер нь бол би айгүй өөрийгөө сайн эмэгтэй гэж боддог шүү дээ. Одоо багасаа ч гэсэн те манай ээж хоёроос зааж сургаж хүмүүжүүлж ирсэн тэр хүмүүжил одоо өөрийн маань зан төлөвч гэдэг юм уу одоо барьж явдаг зорилго те бодол гэж юм байгаа ш нэг амьдралын ноён нуруу гэдэг ч юм уу те тийм болохоор ер нь эрэгтэй хүн байсан бол би хамгийн түрүүнд л өөртөө суухсан баха. За нэг дажиг охинтой чинь кэс суугаад авъя гээл. Амьдрал надад анз жаргал билгээсээр алгуурхан би түүнийг шимтэн амталдагсан 3 4 бичгийн цаасан дээр ингээд таны баг тоглосон бүх кинонууд байна л та. Ингээд тоолоо үзчих чинь баг 18 9 байна. Яг тоолч ингээд үзнэ үү. За би нэг хэдэн кинонд л тоглосон байгаа юм байна да гэдэг. Яг сайн тоолж үзээгүй. Ер нь бол нэг ангитай уран бүтээл гэх юм бол 12-д гарцсан байгаа. Тэгээд олон ангитай гэх юм бол 4 5 кино байгаа шүү. Та ер нь ээж болж исэн кино нь яг хэд байсан бэ энэ дотроос? 7 8 байгаа ах шүү. Тэгээд тэр дотроос нь би нөгөө нэг хамгийн хүнд сэтвтэй киногийн толб болоо гэж хараад байдаг байхгүй юу? Аха. Хүнд таалагдах гэхээсээ илүү нийгэмд аюу тум мессеж өгчийл гэж хийгдсэн болов уу гэж бодод байгаа шүү дээ. Яг зөв. Толб киноны хувьд гэх юм бол 2 жилийн өмнө яг хийгдсэн. Тэгээд гол дүрийн охин маань Мичидман маань өөрөө маш мундаг жүжиглдэг охин. Хүүхэд нь гарч яваад хүчирхийлд өртсөж байгаа шүү дээ. Дараа нөгөө амиа орлох гээд бас өндөр ингээд нөгөө байшингийн дээрээс үсрэхгээд ингээд байран дээр тосчихэд шүү дээ автагаа. Яг тэр нөгөө нэг сценууд маань өөрт маань маш хүндээсэн байхгүй нөгөө жүжигчин ч мэдээж тодорхой хэмжээгээр нөгөө тоглохын тулд өөрөөрөө дамжуулж тэр дүрийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ миний охин те ийм байдалд хүрсэн бол яах вэ гэдэг дээр би өөр дээрээ нөгөө тээш авч байгаа учраас яг тэр дүрдээ нөгөө орох тэгээ нөгөө хүүтэйгээ харьцуулах ч юм уу те яана миний хүү бас ийм болох үү гэдэг ч юм уу сэтгэл зүйн хувьд бол маш юм том цохилтуудыг бол юу н авч ийсэн. Зураг дуусны дараа ч гэсэн ер нь нэг тодорхой хугацаанд сарын хугацаанд ч гэдэг юм уу жоохон нэг тийм сэтгэл тийм юутай л байгаа. Зовнилтэй ч юм уу те юунд ингээд нэг жоохон зовоод байгаагаа мэдхгүй яг тиймэрхүү байгаад байсан. Миний амьдрал Амьдралдаа хийж үзхийг хүсдэг галзуу үйлдэл өмнө ямар нэгэн эрсдэлтэй галзуу үйлдэл хийж байв уу? Гайгүй хаа. Гэтэ би ер нь бол нөгөө нэг далаа дагуур дайвинг хийх ч юм уу те өндрөөс үсрэх онгоцоор ганцаараа жүжиглтэй нөгөө шүхртэй буудаг штэ те ганцаараа нөгөө үсэрдэг jump suit тэдрийг би бүгднийг ер нь хийж үзсэн. Тэгээ сая сүүлд бас нөгөө нэг осон дээр явсан. Тэгэхээр ер нь нэлээд тийм экстрем зүйлүүдэд дуртай. Эсрэг гүйснийхээ биед орох боломж олдвол хамгийн түрүүнд юу хийх вэ? Хамгийн түрүүнд одоо эсрэг хүүснийхээ хүнтэй л уулзах юм болоо сонирхох юм болоо. Ахаа чүний конгрой гэж үгээд. Тэгэх юм болоо. So easy. Social Pay. Андуурч ирж байсан хамгийн хөгжилтэй мессеж, хөгжилтэй санаанаас гардггүй комент болон нийтлэл шар мэдээ ч гэдэг юм уу те. Hollywood smile хийлгцэн гэж их ярьдیں۔ Тэр талаар хүмүүс их асуугаад байдаг шүү нэрээ. Нөгөө шүдэн хаана янзлуулсан бэ гэд. Би ерөөсөө янзлуулж байгааг байхгүй юу? Тэгэд ямар сандаа нөгөө ээж аав дээр янзлуулсан гэж хэлдэг. Хэрэг та нэг жил амьгүй объект болох бол ямар объект болох вэ? Гоё тийм сүм дууган хийд болно. Хүмүүс ирж хүслээ шивндэг тийм цаахан ариухан газар учраас ч гэдэм үү. Тэр нь гоё санагдаж. Өөрийн тань тухай хэлж чадах шидэт бөмбөлөг байна гэвэл та түүнээс юу асуух вэ? Өмнөх үеэ ч юм уу өмнө нь би ямар хүн байсан юм бэ те. Дээшлээд одоо миний өвөө эмээ, тэрний өвөө эмээ, элэнц өвөө одоо юу гэдэг хідэн үеийнхэн үе удам маань одоо юу хийж хаана яажсэн хүмүүс байдаг байсан бол тэрийг мэдмээр. Өнөөдөр өөрт насандаа хүн байсан бол ямар хүн байсан бэ гэдэг нь мэдүүлэх гоё юм байна те. Тэр амар чухал гоё юм шүү. Харин тийм байна. Юу хийж явжсэн бол хаяа нэр тийж боддог би одоо урд насандаа юу ихээр нэг юм гэдэг.
зарим нэг бүтлгүй юм гарахаар те урд насндаа яатсан болохоор ингэж байгаа юм бэ гэл. Таны хин нэгэн зүүгээр хатгавал та зөрүүлээд яах вэ л гэж байгаа юм. Суглаа тай чин зөрүүлээд дивнгээр хатган матган гэх нэг тийм өгнүүд байж тээ. Би бол эхний лав 2 оролдлогоор бол теста нам яахчгүй хаа. Ер нь тиймэрхүү төрлийн л хүн л дээ. Та ер нь бас их хөвчээртэй л юм байна. Тийм. Эхлээд тэр чинь нэг юм цочроо аав шүү дээ. Хөө хин нам хатгаж гин, хин хатгаж байгаа за мэдлээ. Хоёр дахь дахиад хатгахт нь те. За окей одоо дахиж боломж байхгүй гэж л хэлж байгаа. А гурав дахь хатгах юм бол харин нэлээд жинтэй үзэх та. Төвчин их хитч одоо тий. Тий. Танд дурлах ганцхан шалтгаан. Зан төлөвлөх та. Би бол одоо тэнтэй анх удаа уулзж байгаа ингээд бол таны инээд юм болов уу гэж бодож байлаа. Баярлалаа. Өөрийгөө ямар амтантай төстэй гэж боддог вэ? Би юутай төстэй юм шиг байна. За яж ингээ нэг амар эмхтэлэг явжсэн гинт эргтэлэг шиж чанар давмгааж бавгаалдаг амтч одоо юу байдаг бол. Яг тийм төрлийн юм бодох хэрэгтэй бай тээ. А гэтээ энэ асуултыг ингэж тийм дөө үдж байгаа хүүхдүүдийг ингээ доор бичээд өгөөрэй залуучуудыг тээ. Ямар амттай адилхан байна та нар маань бичээрэй гэдэг. Тий. За тэгэхээр хоёлаа ингээ үзэгчдэд бэлдээч тий. За тэгээд. Ирээдүйтэйгээ болцох боломж олвол хэдэн жилийн дараах өөртөөгөө болцох вэ? Нилээн ер нь жоохон хөшөрчөөд болцвол зүгээр юм болов уу гэж бодож байна. Таны гаргаж байсан мэдрэмжгүй үйлдэл. За хоёлаа эрэгтэй хүн дэр ч юм уу. Эрэгтэй хүн дэр гэж бодож үзсэн. Миний гаргаж байсан юм тий. Тэгэл таалагдахгүй бол морь зөрөх ч юм уу тий. Худлаа хэлээд уулзахгүй ах мах ч юм уу. Тиймэрхүү нүдлээсэн баг та. Худлаа хэлээ мөрдөжсэн энэ төр тий. Тий. Амар завгүй байна гэсэн гэртээ ингээл зүгээр зурагт үзэл тий. Завгүй байна зурагтаар би тэнд байна маа гэж хэлэнгүүтээ яг хотод нэг газар таардаг ч юм уу тий. Тэнгүүт хөө ээж чинь зурагтай байна гэсэн яасан масан гэдэнгүүт яг мохоо зан гаргаснаа минь намайг мохоо зан гаргасныг ойлгочлаа юм л та. Тиймэрхүү юмнууд бол гарсан. Нэг юм санаандрчлаа яг тийсэн шүү дээ. Би бас мөрүүлчихсэн юм шиг байна шүү. Яг одоо тийсэн чи. За энэ сүүлийн асуулт. Нэг томоохон хүлээн авалт дээр тантай яг адилхан даашинцтай хүн хүрээд ирвэл та яах вэ? Та тэр даашинц ингээ өмснө гэдгээр амар бэлдсэн зөө. Хоёул ингээ 2 сар ингээ барыг бэлдсэн байж. Ингээл материал аваад оюулж моёлаа л тий. За тест яг энэ минь гэсэн чи яг адилхан даашинцтай ороод ирсэн. Гэтэ та ингээ даашинцаа өмсөг байхдаа тэр даашинцтай үнийг харсан байгаа шүү. Тийм үү. Өмсөг байхдаа. Тэгвэл би өмсөхгүй. Яаж ч юу н 2 3 сар бэлдээд захиалгаар хийлгээд амар хүсэн хүлээжсэн ч гэсэн тэр эмгтээ төрүүлээд өмссөн байгааг би харчихж байгаа шүү те. Тэгэхээр өөрийгөө ч тэр эмгтээч тэр олон хүмүүсийн дунд эвгүй байдалд оруулахын тулд би бол өмсөхгүй гэж бодож байна. За тэгвэл яг ингээ хоёулаа өмссөн хоёр талаасаа сайхан таарчлаа. Тэгэх юм бол амар хөвгчлээ. Ямар гоё юм те ингээ таарчлаа энэ дээргээд бараг нөгөөхөө селфи авч игээд гоё фан өгтэй пост хийгээл амар фанил өнгөрөх баг. So easy. Social Pay. За танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээс таныг үрж оролцуулсандаа маш их баяртай байна. 20 дахь дугаар гэдэгээрээ би бол танд амар баяртай 20 дахь дугаард мөнгө соёлгож орлоо. За танаа хамт олон ч гэсэн маш их баярлалаа. Та хоёрт бас ажлын өндөр амжилт хүсье.